байцгаана уу эрхэмсэг үзэгч та бүхэндээ энэ шинэ жилийн гал халуун мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Яруу арт продакшн болон UBS телевизийн хамтын бүтээл бидний шинэ жил дугаарын анхны тусгай дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр 2025 оноо өдөж 2026 оноо өгтөж үзэгч та бүхэн зориулсан бэлтгэн өргөж байгаа бидний шинэ жил баярын нэвтрүүлэг маань тусгай 4 дугаар та бүхэнд хүрэх учиртай. Ингээд өнөөдөр бол энэхүү нэвтрүүлгийн маань хамгийн ихний гал халуун дугаар яг одоо эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэнд өнөөдөр хүрэлцээсэн зочдоо танилцуулъя. Өнөөдрийн бидний онцгой зочноор кино найруулагч Бат Дэлгэр. За өнөөдөр бидний дараагийн зочин бол жүжигчин Жижалм. Өнөөдрийн дугаарын онцгой зочноор дуучин Түмэнөци. За мөн дараагийн зочноор Яруу арт продакшны артист дуучин жүжигчин Минжээ. Хайчээ. Өнөөдрийн дугаарын зочноор Яруу арт продакшны артист дуучин жүжигчин Төжөө. Ингээд миний хамтран үзэгчөөр Яруу арт продакшны үүсгэн байгуулагч хүлмийн зохиол продюсер Саса. Би юу юм? Орчих юм уу? Бүжиг юм уу? Өнөөдөр бүхэн дуусан бүжиг. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Жаргалтай ээжийн нууцчоор Аляска. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Арьс арчилгааны ухаалаг шийдэл F7D Fabulous 7 Days. Бүгд найрамдах Солонгос улсын гоо сайхны бүхэл стандарт шаардлагыг хангасан өдөр бүр хэрэглэхэд тохирсон арьс арчилгааны брэнд. Арьсыг зөөлөн цэвэрлэж, чийгшүүлж, тайвшруулан, гэрэлтүүлэх үйлдэлийг нэг дор хослуулсан Daily Care болон арчилгааны бүтээгдэхүүн. Propolis, витамин ургамлын ханд, гиалуроны хүчил зэрэг арьсанд ээлтэй, тэнцвэртэй найрлагатай. Өдөр тутмын энгийн арчилгаагаар дамжуулан 7 хоногт арьсанд мэдэгдэхүй зөөрчлөлтийг бий болгох шийдэл. Ажил амьдралын хурдтай хэмнэлт тохирсон хэрэглэхэд хялбар авсаархан савлгаа дизайн. F7D 7 хоногийн гайхалтай өөрчлөлт. Venus Brand. Always Coca-Cola. Хүүхдэд шин төрөл хөдөлгөөнд гарлаа. Тансагант премиум брэнд. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. За UBS телевиз болон Яруу арт продакшны хамтран бүтээж байгаа бидний шинэ жил баярын нэвтрүүлгийн маань
Өнөөдрийн зочдоор Яруу Арт Production-тай уран бүтээлээрээ хамтран ажилладаг эрхэм уран бүтээлчтэйг урьсан байгаа. Тэгээд хоёр байгууллага хамтран бүтээж байгаа учраас миний хамтран хөтлөгчөөр Яруу Арт Production-ы үүсгэн байгуулагч Хөгжмийн зохиол. За яваад байгаарай үхэ. Дуучин, яруу найрагч, хөгжимчин, жүжигчин, хөтлөгч арай бүжиглэхгүй байгаа. Манай Сааса хамтран одоо хөтлөж байгаа. Тэгээд зочноор орно. За тийм өнөөдөр бол ер нь зочинч байна, хөтлөгч байна. Тэгээд уран бүтээлчдийн маань хувьд бол яг одоо сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлээрээ төдийгүй бас олон гоё дуу хуураараа бид бүхний одоо хайртай уран бүтээлч надад хүрэлцэн ирсэн ба. Тэгээд та нартаа хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Зүгээрээ. Тийм манай нэвтрүүлэг ер нь бол гоё чөлөөтэй. Тэгээд яг энэ баярын уур амьсгалтай байгаа хүн болон гэртээ аз жаргалтай байгаа энэ үед юм гоё чөлөөтэй ярилцлага байна. Тэгэхээр бүгдээрээ сайхан нэг сайхан гүнзгий амьсгалаад биес суултаа сайхан чөлөөцгөөе. За тэгээд өнөөдрийн бидний шинжил нот сурал 4 дугаар гарна. Тэгээ хамгийн ихний дугаартаа та бүгдээгээ урьсан байгаа. Тэгээд яа тэгэхээр Яруу Арт Production өөрөө Монголын орчин цагийн дуу хөгжим төдийгүй ер нь ингээд дэлгэцийн уран бүтээл гэдэг бүх жанр руу манай Сааса хүрэн ажилладаг. Тэгээд тийм учраас энэ жил бас дэлгэцийн анхны бас киногаа гаргасан. За тэгээд өнөөдөр дуучтан жүжигчтэн дуулна гэдэг өөрөө та. Тэгээд одоо манай Яруу Арт Production-ы Яруу Арт Production-ы хамгийн анхны кино бол Хайрын зураг уран сайхны киноны бас нэлээхэн том дүрийг бүтээсэн. Одоо жүжигчин Түмэн Үлзий. Түмэн Үлзий наа. Уг цагаасаараа цочдөг шиг юм байна. Тэгээ одоос удахгүй гарах гэж байгаа. Тэгэхээр айл болгон гоё дэлгэцийн өмнө те гэр бүлэрээ бужигнж байгаа учраас миний найз гоё үзэж байгаа үзэгчтэй зориулаад гоё мэдчилгээ дэвшүүлээд нэвтрүүлгээ эхлэв те. Баярлаа. Тэгээд маш гоё нэвтрүүлэгт орж байна гэж бодож байна. Эхлээсээ хүртэл те харахад гоё уран бүтээлчтэй хамтдаа нэг сайхан та бүхний маань хойморт бид их гоё нэвтрүүлэг хийхнэ. Баяртай. Тэгээд маш гоё жил өнгөрлөө. Яагаад тэгэхээр шинэ хүнтэй болсон гэдэг утгаараа тий миний гэр бүл шинэ хүн мэдлээд одоо хүү маань 11 сартай. Одоо тэгээд дон гараад ой хөрөх гэж чинь айгүй хурдан юм байна. Тэгээд хүүхдээ ч үйлдвэрлэлээ уран бүтээлээ ч үйлдвэрлэлээ жүжигчин ч боллоо тий. Жүжигчний карьер эхэллээ гэж. Үүгээр хэсний мэдээ тий. Одоо өөр айтайхан дүр вэ нүг. Хэрвээ дуучин Түмэн Үлзий кинонд тоглоно гэж бодож байвал миний хаягаар хавтаараа. Альбас менежер тий менежерээс мань асуугаараа. Продюсераас мань. За тэгээд ер нь Яруу Арт болон Санчир гэдэг хүнийг одоо ямар уран бүтээлч, ямар хөгжмийн зохиолч юм бэ гэдгийг харуулж чадсан кино бол яхаа аргагүй шар гэгээ гэж тодтох болов гэж бодож байна. Тэр ч утгаараас манай Саасаатай маш ойр хамтран ажилладаг. За тэгээд анх сорил уран сайхны киногоор өөрийгөө таниул түүнээс хойш бүүвэ, шар гэгээ, татаар гэд маш олон уран сайхны кинонуудаараа өөрийгөө таниулж чадсан найруулагч эрхэм хүндэлдэг ах манаас хүрэлцэн ирсэн байна. Тамирын голын урсгал шиг сайхан юу дэлгүүр мөрөн залуу. Хэрвээ тэгж их бүтээсэн хүн дуу цөөтэй байдаг ш одоо яг гигэн дөрөөнөө хараг хүмүүс одоо тэр мэн байгаамаа. Нэвтрүүлэгт ордгоо үнийг хүчээр шахуул чирээд аваад ирж оруулж байгаа шүү. Өөрөө нэг ярихгүй зүгээр бүтээл нь ярина. Өмнөөс нь ярина. Таныг бас манай үзэгчдэд гоё нэмжлэгээ төвшүүлээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд юуны өмнө 2025 он болол бидний хувьд бас уран бүтээл өндөртэй тийм сайхан жил байлаа. Мэдээж уран бүтээлч хүн уран бүтээлтэй байна гэдэг хичнээн сайхан тийм ээ. Тэгээд 26 оны эхлэл дээр ерөнхийдөө нэг шинэ уран бүтээлээ бид нар ингээд гаргахад бэлэн болоод 25 оны хавар 100 намар одоо ингээд өвлийн зурагтай ингээд 4 үйлээр дамсан уран бүтээлийн ард гарч байна. Тэгээд энэ жил манайхан бас одоо 2 ч бүтээлийн ард гараад тэгээд одоо үзэгчтэйгээ бэлгээ барих гад байж гин. Тэгээд одоо энэ жилийнхээ амжилт бүтээлээд өгнөөрийн сайхан уран бүтээлчтэйгээ мөн ялгаа байхгүй одоо Яруу Артын захирал миний юм уу найз миний юм уу найз энэ тамлаа одоо чи зогсоо энэ яргалаа одоо байлгуугаар байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийг хамтдаа сайхан өнгөрөөцгөөё. Ийм сайхан шинэ жилийн өдөр ясаа ахрын Тэрээс гарахаар байна те. Кока-кола уухгүй байхааргүй сайхан. За
нэр таад маань гоё. Мэдээж айл алганы ширэн дээр баярын ширэн дээр бол Coca-Cola хүсний хамт бол байнга байж байгаа. Таад яа бас гоё. Колагоор дайлж ийн гэсэн чи бид нар юусэн айлаа. Эхлэх байхад нэг нь дуусгасан байдаг шүү. Найзтай. Заримгаар их гэдэг. Миний хувьд бас л шар гэгээ уран сайхны кинонууд тухайд яг юм жирэмсэн яг төрх төгсөн байхдаа би үзсэн. Тэгээд тэр үед үзээд киноны уран бүтээлчдэр маш их бахархсан. Түүний нэг нь бол яхаа аргагүй жиж жаламгч байсан. Бас очоод байна. Тэгээд бас өнөөдөр ингээд гоё танилцж уулзж байгаад үнэхээр таатай байна. Тэгээ маш гоё бүсгүй байдаг фэйсбүүкээр бас ингээд найзууд дотоод хүнж гисэн их гоё болоо гэж бодд. Яа тэр нөгөө бичиж байгаа пост болон өөрийнхөө төр сэтгэл илэрхийлж байгаа зүйлээр ер нь ингээд бас танигддаг штэ. Тэгээ бас таныг гоё үзэгчтэй мэдчилгээ төшөөлөөсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд UBS-ийн бидний шинэ жил яруу арт одоо тэ хамтран явуулж байгаа бидний шинэ жил нэвтрүүлэгт энэ сайхан хүмүүстэй хамт орж байгаа одоо баяртай байна. Тэгээд 25 он бол бас уран бүтээлийн ол замыг ариун сайхан шинэ жил болсон. Одоо жил болж өнгөрж байна. Тэгээ миний хувьд бас одоо хөдөлмөрийн хүндэт медалаар төрийн тэргүүнээсээ одоо шагнасан сайхан жил бас байсан. Тэгээ 26 онд одоо яг он гараад шинэхэн уран бүтээлийг үлгэдэж авахаар бэлдээд одоо бэлтгэл ажил маань ер нь хангагдсан байж энэ да. Тэгээ 26 онд тун сайхан уран бүтээлээр утгагүй уулзцгаая. Гэмгүй мөртлөө гэмтэн юм шиг амтан хүний амны бай болж явахыг ч харагч хэцүү л байх юм. Санлаагүй захиа 1-р сарын 15-наас бүх кино театруудаар. Минжин мэдээж нөгөө анх өөрийгөө таниулахдаа нөгөө жүжигчин гэдгээр манай Минжин анх өөрийгөө таниулж байлаа. За тэгээд манай The Voice-д орж ирсэн. Тэгээд дуучин боллоо. Энэ жилээс Яруу Арт Production-д харьяалагдсан. Тэгээ олон гоё дуунуудыг бас хийж байгаа. Энэ жилийн бас шинэ дуу уран бүтээлээ цацсан. Гэх мэтчлэн бас амжилттай жилээсэн болов гэж бодож байна. Минжин бас гоё 2025 онд нэр. Нэрээ сониноос нэрээ манай энэ удаагийн зочин бас бүгдээ айгүй гоё дандаа яг оныхон босгон дээр гоё дандаа шагнал урамшуул хүртсэн хүмүүс байгаа юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Жижмаа маань хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж одоо жижмааг бид хэд ч нөгөө ядж яхад дандаа ойр ажилдаг бүрийн багын найзууд учраас бөөн баяр болсон. Араас нь 12 сарын 22-нд манай Минжин маань за манай Төжөө маань энэ хоёр маань бас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг тэнд Кол уухгүй хаа. яаш нэг юм уухаар юм яриад байгаа. Ямар нэг юм уухгүй байхгүй. Тэрийг л хэлэх гэж орж ирсэн шүү. Тэгээд өргөжлөлтэй. Нөгөө ер нь тэгээд яг юм ярмаар гэдэг та хоёр өөрсдөө бүх юм ярьчихад байгаа чинь бид нар юу ярьж юм бэ? Voice дорлоо Яруу Артд орсон байна тий энэ жил медаль авлаа гэж байна. Цаашаа дуунууд хийх гэж байгаа юм байна. Соёлын тэр маасан юм байна. Тэгээ жүжигчин байж байгаа. Уугаар саасаах маань бас гэж хамтарч ярьсан. Ингэж ярьж намайг бидний хэрэг байгаа мó та хоёр яриад хичээд яриад юм цэний хоёр хүн байна. Бид нар ингээд сууж хагаад ярьсныг ингээд өвөлдлээр те нэмээ ингээд үзүүлээд ингээд 2026 онд юу хийв гэж яахгүй. За манай Минжин бол жүжигчин бас Яруу Артны артист болоо гэдгсэн чинь за соёлын тэргүүний надаглаа өөрөө илчдэг гэж харсан. Манай энэ нэр босхон дээр ингээ манай жүжигчин бүгдээрээ тэгээд одоо өргөжлөлөө сэтгэлээ яриад аваа яваач тий. Яг 25 гоё байна. Таны хэлсэн чинь бид нар бүгдээрээ ингээ 25-ныхон босхон дээр бид нар бүгдээрээ сайхан шагнал урамшуул авсан байна. Яруу Артад би артистаар орсон байна. Тэгээд одоо их сайхан л байна. 25-нд одоо их бүгдээрээ 26-нд их ална тийм ээ. би ярмаар. Надад үлдээгээр. Одоо би яри. Гурван дэшаар. Сүү минут би яарад гэдэг. Тэг би яарч байна. Би яри. За энэ 25 он маань инглээ. За 25 он бол одоо миний хувьд өстой нэрээ. Ерөөс араасаа одоо маш олон үйл явдлууд давтагдсан. Ийм он болж өнгөрлөө. Тэгээд Яруу Арт Production-д артистаар орлоо. За дээрээс нь Mayo Show-нд орлоо. Кинон тоглолоо, тий? Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан авлаа. Одоо жүжигчний одоо хүүхдийн театрын одоо маш олон жилийн одоо хөтөлмөрийн маань үнэллээ, тий? Ангийнхаа одоо охинтой нэг өдөр зэрэг авлаа. Тэгээд нэг ангийн хоёр тэгээд Бид нар маань юм хоёулаа тий Яруу Арттай ингээд дуунууд одоо хийгдэж байна тий 26 онд одоо бид хоёрт маш олон одоо гарын одоо 10 хуруунаас илүү тийм их дуу хийж өгнө гэд манай продюсер хэлсэн байгаа. Тэгээд 26 он маань бас гоё эхлэх гэж байна. Тэгээд баярлаа гэж хэлье. За мөн одоо миний одоо хамт оролцож байгаа энэ нөхөд маань
хайрлаж одоо хүндэлж биширч явдаг ийм гайхалтай одоо хүмүүсийн хажууд одоо сууж байгаадаа би маш их баяртай байна гэдгээ хэлье. Тэгээд Намайг суулж агаад баярлаа. Ястаа уумаар санагдаад. Яста кола уухгүй байх аргагүй. Би ч арай ингээ хөтлөгчнөр нь юм ярихгүй ингээ яриулахаар бид нар яриад байгаа биз. Ярьж болж штэ бид нар. Хамгийн ярьхаар бид нар ярих юм бол. Хөтлөмөр өгч. Хөтлөмөр өгч. За Сасагийн хувьд 2025 он бас нэлийн уран бүтээлийн арвин жил байсан болоо. Би ч бас зочин шүү те. Чи зочин шүү дээ. Миний найз яа. Ярих уу? Та яг зочин болохоор тэнд чинь очиж сууж байгаа. Юм ярих болохоор тэгээд асуулт асуухаар энэ зүйл асууад. За тэгээд мэдээж манай Яруу арт продакшны хувьд бол 25 он бол маш их амжилттай гоё жил байлаа. Хийсэн уран бүтээл болгон маань тодорхой хэмжээгээр олонний хүртэл боллоо. Тэрнийх үр дүн бас бидэд сайнтай муутай нийлүүлээд багцлж авч хүртлээ. Олон сайхан кино уран бүтээл дээр ажиллаа, олон сайхан дуунууд дээр ажиллаа. Тэгээд энэ жил ажилласан ажилбаруудын маань нэг жишээ болоод одоо манайхтай хамтарч ажилладаг найз нөхөрлөдөг ингээд юм гоё найзууд маань тэгээд ирсэн бай. Тэгээд удахгүй оны дараа бас бидэд одоо нөгөө сорил бүвэ шар гэдэг кинонд хамтарч хийсэн кинонуудаас одоо 4 дахь уран бүтээл нь болж оны дараа задлаагүй захаа гэдэг нэг сайхан кино маань мэдлэг гэж байна. Бид нар яг тэрийг бүр секунд хором бүрийг төвчиж хүлээж гин. За мөн манай Түмэн найзын маань тоглолт 1 сард бас болох гэж байгаа. Тэр бас 4 сард. 4 сард болох гэж байгаа. Тэгээд тэр тоглолтныхоо уран бүтээл дээр бас хоёлоо ажиллаад эхэлцээ явж байна. Тэгч шинэ. За тэгээд мэдээж продакшны бас хийж байгаа ажлууд маш олон байгаа. Оны дараа бас төлөвлөсөн тооцоосон ажлууд зөндөө байгаа. Маш сайхан байна. UBS-тэйгээ одоо бас айгуу гоё алтан партнер гэдэг шиг гоё хамтарч ажилладаг боллоо. Энэ бол бас нэг том хийж байгаа зүйл юм бас нэг жишээ юм болов гэж бодож байна да. За үзэгчдээ бас яг бүр дэлгэрүүлж хэлэх юм бол энэ жилийн My Voice show-ны яг хөгжмийн найруулагчаар манай Санчир болон Яруу арт продакшн хамтран ажилласан. Тэгээд тэр цагаас хойш ер нь бол 1 сараас хойш бид ингээ одоо л ажиллаад л явж байна. Тэгээд үргэлжлүүлээд олон бас манай нэвтрүүлгийн хөгжмийн найруулга дээр Саса болон Сасагийн уран бүтээлчид за тэгээд хамтарч ажилладаг. За тэр утгаараа бас өнөөдрийн тусгай бидний шинэ жил баярын нэвтрүүлэг маань үзэгчдэд хүрч байгаа тийм. Тэгээд хамгийн ихний дугаартаас ийм гоё зочдыг авчирсан. Тэгээд та гурийн хувьд багын найзууд гэсэн үү? Хин жижигмаа өтөр чи бүр арангаа юм гээ багын хүүхдүүд төлөвлөд. За чи яар. Гэхдээ бит хоёр гэж штэ яар л та. Чи яар. Чи гоё ярьдаг штэ. Чи ярьчаач тий. Над чирэгтэл жижиг явсан яриач. Жижигмаа өтөр чи эдний дүү бид гурав бүр багын бараг цэцэрлэгээсээ гимээр найзууд. Тэгээ 10 жил дах жижигмаа өтөр чи партнер жүжигчин байсан. Би энэ чи анхны партнер. За. Хүүхдийн төлөө төв нөгөө драмын дугууланд явдаг байсан. Тэгээ хүүхдийн баяр шинэ жил гээл тоглолтууд их орноо. Хоёул тайзан дээр гараад уйлал тий. Ямар сайн жүжигчтэй байсан. Одоо тэгээд өнөөдрийн зэрэгтэй хөтлөгч хийгээд сууж гэн кинонд одоо тоглосны үр дүн одоо тэндээс юм уу да? Гараагийн минь тавьж өгсөн гэд хэлээч тий. Гараагийн минь сайхан тавьж өгсөн жижигмаа дан баярлалаа. Сайн нөгөө хайрын зураг дээр чиний нөгөө жижиг болдог хэсэг. Тэр чинь юу яасан бахгүй юу? Тэрэн дээр хавьж нэг жүжиглээгүй лээ тий. Тэр чи яг энэ дүр дээр гэдгсэн чинь би тоглолчээгээд тэгэл өрөөсөө ингээ бэлдээлсэн ингээл зааж би ингэж хэлэн та нар одоо дүр мөрөө ингэж гаргахтаа би бол юм бодцсон байгаа намайг хараарай гээл гэсэн чинь бүр алаа сайн. Гэхдээ тэр чинь ингэсэн байхгүй юу? Ари ерөөсөө баг тэр киног чи өөрөө продюсер хийж байгаа байхгүй юу? Тэгээ жүжигчин гаднаас авъя гэхээр мөнгө төрөг асуудал. Тэгээ хажуугаар тэн дээр та сайн анзаарвал миний татж байгаа тамхи гарч байгаа, машин гарч байгаа бүх юм гарч байгаа шүү дээ. Бүгдийн гаднаас мөнгө өгөхгүйгээд нарийн гэдэг байна шүү. Жүжигчин хэрэгтэй болох нь өөрөө гуссан. Тэгээ тэр манаас их сайхан амжилттай явна лээ. Баярлалаа. Хонгор цуулыг дуудаад өгөөч. Өө, хонгор цуулыг дуудаад өгөөч. Ой би сонсч би дүүлээ биш шүү дээ. Хонгор цуул ажлаасаа алгадцсан. Уржигдэрхэн байсан шүү дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Гэхдээ уржигдэр алгадчихгүй да. Гэхдээ надад байгаа энэ дугаар нь болохгүй наа. Та тэр болж байгаа дугаар нь өгөөд. Манайх ажлаас ирсэн хүмүүс дугаарыг хураагаад авчдаг. Би мэдэхгүй шүү дээ. Би тэр үнийг чи хаанаас хайж болох юм бэ? Би яаж мэдгээ чамд хэрэгтүүд өөрөө хайж болохгүй чи. Жилтэй байх чинь мэдэрч ирсэн чи. Сая нөгөө тэр киноны чи маркетинг болгоод сошиал стрим тавьсан шүү дээ. Тэрний нэгтэл одоо манай Төмөн үлзгийн хэсэг яваа. Тэгээ би
одоо жүжигчин төмөө үлзийтэйгээ. Одоо тасцсан шүү дээ тий. Сэтгэлдээс гоё хоолтой юм яаж киноных юу. Би өмнө гэхдээ нэг эзэмсэн мэрэгжил болгоныг хүндлэх дуртай. Хүндэлдэг дуучин бол дуучнараа тий, жүжигчин бол жүжигчнараа. Би бас яг хүн мэдээж сонирхолтой өөрийгөө бүх зүйл сорих ёстой гэж боддог боловч жүжигчтэйгээ хүндэлдэг, айдаг, имээдэг тэрийг эзэмссэн тий, багшаасаа дуу одоо номын дууг сонсцсон хүмүүсийн хажуугаар орж ирэл ингэх наашаа. Тэрнээс би жоохон имээд төрлийн хүн байхгүй юу. Тэгээд яг ер нь нэг яагаад нэг юм дэлгэцэн одоо кино юу гэж туслах юу ч үгүй гараар нь яваад өнгөрсөн ч гэсэн тий хийж болохгүй юм гэж бодоод би өмнө одоо нэг 2 жилийн өмнө бас нэг тийм туслах жоохон нэг тийм бас нэг иймэрхүү дөрд хальт ороо гарсан. Тэрнийхээ бас ост буюу дуугийн дуулж исэн тэр киноны дэдэш телевизийн бүтээл. Тэгээ жоохон туршлагатай болсон юм л та миний хувьд өөрийнхөө хувьд тий. Тэгээд найз маань залангуут амар дуртай хүлээж аваад байгаа юм шүү тий. Тэгээд дүрээ би ерөөсөө огт мэдхгүй яваад исэн байхгүй. Тэгээд зохиолоо өгөөчтэй гэж өгдөггүй. Би мэдхгүй гэж. Тэгээ хүүш би яг ингэж орно гэсэн тий зүгээр л юунд шоглохоо мэдхгүй ээжж орно гэсэн окей гэсэн явж ирсэн. Хүүш ингэхэд би ямар дүр дээр яах юм бэ? Зүгээрээ миний наа заална чи яг бараг л чиний дүр гэхгүй юу? Тэгэхээр наа за гэд нэг жоохон юм амар инээж минээсэн тийм байгаа юм бах гэсэн чинь ээ. Дүү бацаа нэг уургалаад авцаа. Шуналтаа шилмуусын дүр байт. Тэгээд яг комментэр бол мэдээж зөндөөл одоо шүүмжилж байгаа юм л та. Энэ угаасаа өөрөө ийм байна. Хоёрдугаарт энэ хоёр хүүхдийг иш энэ хүүхнүүд ийм угаасаа хүүхдийг дагвар хүүхдээ ингэдэг. За гуравдугаарт юу гисэн байлаа бүр ёстой бараг л намайг өөрөө угаасаа ийм хүн гэж ойлгохоор тэгчилжүүлж гисэн юм байлээ. Тэгтээ яг нөгөө гарын тав уруу гэж анх гарч байгаа шагдруугаараа ч чулуу шиддэг байсан шүү дээ. Тэгэхээр тэгж гой дүрээ авчихсан. Би ч одоо тэгээд нинжигээс би ямар хүн байсан бэ гэж асуугаад байгаа шүү. За тэр асуудлаа хурдан шийдээрэй. Гэв гинтний 2 хүүхэдтэй авгаа олчмааргүй шүү. За юу гэж таараа. Тэгээ энэ хоёрыг ус цасанд орвол үнэр танаар гэж авах юм алга. Үгүй би эцтэй л 누가 와요? 자. 고 마이코. 자. 근데 답시다. Яасан? Чи наа хоёроо дугаа болвол доо. Энэ айл амт юу гэж бодох юм? Урлагийн хүмүүс ч мэдээж тайз дээр ч нөө дэлгэцэн дээр ч нөө гадуур ч нөө бие авч явах өөрийн бас нэг тийм харизм дүрийг заавал бүтээх ёстой. Тэгээ миний бодлоор бол одоо яг тэр комментэр бол хүмүүсийн л үзэж байгаа харж байгаа юм зүйл. Би бол хамгийн уяхан сэтгэлтэй хамгийн өрөвчин бол төмөө үлж гэж би бол өстой 100% хэлнэ. Үнэ гэвэл цагаан зүрх гэж. Уухгүй байх аргагүй. Түжүүчний анхны кино юм уу? Гүүштэй би ч бас нэг хэдэн кинонд тоглож байлаа. Түр анхных гээгүй юу те? Одоо нөгөө илүү их хэсэг тоглоод байгаа байхгүй. Сцен ихтэй те. Тэгээд өмнө болохоор ах ихчнэр ингээл дуудаал те. За тэнд ороорой гэмэд. Тэгээ ингээл те. Жүжигчин дөнгөж болцсон ингээл тэгэл бараг л би тоглож ил доо гэж явдаг байсан те. Тэгсэн чинь ингээд тэгээ продакшнд оронгууд одоо за чи бол энэ тоглоно шүү гэхэд тэгэхэр чин эн чин одоо те. Фүүх намайг тоглол гэсэн те. Тийм болохоор би гоё энийг гоё бэлдэж ингэж тоглох юм байна гэж одоо хариуцлага тайгаар одоо ингэж гоё орсон. Тэр нь ингээд гоё анхны юм шиг гоё мэдрэмж. Тэгээ чамд яагаад нөгөө нэг их сцен өгсөн бол сайн ойлгосон биз дээ нөгөө нэг гадаас жүжигч яах юм. Үнцэн гол жүжигчтэй аваад бусдын бол ерөөсөө дандаа түжүү саасаа орох. Би донд би уртлаар тэгээ. Зөөгчт нөх мөнгө авахгүй дээ наваад удаа оруулж байгаа. Гэтэ манай киноны онцлог бол жүжигчдийн маань 50% яг зургийн талбай дээр эртлээ юу нөө зохиол аваагүй ирсэн тийм онцлогтой. Бас бидний арга барил юм уу да. За тийм бай тийм. Наад зүү яана би энэ продакшнд миний бяцхан зүйл хийлээ тий. Амар продакшн байна. Хэмцгээ явахгүй тийм шууд жүжигч явахгүй. Энэ тамтай зогсоо. Яг миний бас нэг гас гоё зорж ирсэн юм боддог байх. Одоо жишээ нь амар гоё бүр дэндүү яг уран зураач зурдаг тийм гоё дуучин хүн байна. Миний найз нар донд. Тэгэхээр энэ
хүмүүс заавал ингээд нэг харахаараа за энэ бол дууч, энэ бол жүжигч. Одоо жишээл жүжигчдийг дуулахаар болиочтэй, дуучтан дуул одоо бараг л инглээд иглээ. Тэгэхэд хүнд бас ил гараагүй мундаг гоё авьяасууд байдгийг шүү гэдгийг албаар үзүүлэх нь бол би урам дуучдыг дан дуучтайгаа албаар би ингэж оруулсан байхгүй. Яад юм дээрээ сайн байна уу, муу байна уу, шатна уу, шатахгүй надад гол point бол биш гэдэг үүднээс хийсэн шүү. Тэгээд дэмжсэн тав хүндээ баярлалаа. Зохиол өгөхгүй байсан шалтгаан нь ахтар бэлдүүлээд яах вэ шүү тухайн үеийнх нь эмоцоор тоглосон юм. Нэг штамд баригчих гэдэг тал ба штэ өөрөө бодоод гит ингээд тэнгүүд бид нар чинь киногаа зүгээр хөнгөн байх гэдэг ба штэ хөнгөн. Тэгээ нөө хүмүүс киноны постэр тавихтаа доор нь ийм хүнд дарк кино гэл те үзээгүй үзсэн хүмүүс бол айгүй гоё сэтгэл өндөр байгаа штэ. Ийм гоё хөөрхөн кино юм биш те. Өө эн чинь шинэ жилийн кино гэрэл анх гацуур модоор эхлээл өвлийн өвнөр эхлээл дуустдаг бол манай кинонд чинь зүгээр ингийн драм кино явж байгаа сүүлийн нэг 10 минутанд шинэ жилийн уран амьсгал дуусчих юм уу. Иймэрхүү л байх гэж хичээсэн шүү ойлгоорой. Минжин дийлэх уран бүтээлчлүүд минжин заавчлах өгсөн үү? Агүйгүй би өөрийгөө яаж хийгээд уйлж унчаад яа гэж чаа. Уйлж унчаад. Зүгээр л тэгэл би биэн дээр нь дашнямтай ч бас нилээд дисцентэй шүү дээ. Тэгэл Дашка гамт сууж хахад найзаа ингээ явбал надаа нэг юу байгаад ах юм. Энийг яавал болох уу, яах вэ хүү гэл тэгэл зүгээр гоё найзан дундаа ингээл текстүүдээ гоё бэлдээл ингээд явцсан. Гарчаагүй хүү юм аа нэрэ чи. Хөдөөд амьдарч хахад таарсан. Ээжээ гурлаж игнээсээ гэрээс явах юм уу? Чи наа хоёроо дугаа болгол доо. Энэ айл амт юу гэж бодох юм? Мөнхөө. Ой. Та яагаад ганцаар амьдралгээ хөөхөх юм? Би одоо ямар хонь дунд мөнхөн бормор шүү дээ. Чи битгий мөрөөд. За хийж навч ажиллаа л шүү. Энийг чи зүгээр л ажлын товлолт гэж ойлгож байна. Ээж нь ажиллаа сайн хийдэг. Тийм ч гурлаа хаяа би бинийг шахнацтай байхгүй. Хөөх та бүр намайг гिचээч чи тий. Гिचээгүй юу? Барайг байсан юм аа. Өөрөө ер нь яг аав муу юм уу? Юм ярьсан бөө. Хайрын зураг уран сайхны кино 12 дугаар сарын 9-өөс бүх IPTV, OTT-гээр хүлээн авч үзээрэй. Би дээгээс юм асуу гэж бодоод байна л да. Манай дээг чи одоо кино одоо Монголын кино урлагт гэдэг шиг одоо дээг өвтөр чиг сүүлд хоёлоо орж ийл одоо яг мөнчгөрөөрөө байлтал үзэл нэг нь хөгжим нэг нь найруул нэгээд тэгээ бас тэн дунд маань шар гэгээ гэдэг кино маань маш гоё амжилттай явсан. Тэгээ дээг өвтөр чинь бас ер нь багын шахуу найзууд манай ээжтэй хамт ажиллаж байсан юм мундаг залуу байгаа. Тэгээ би дээгээс одоо 4 дахь кино яг албаа юу гэж хэлэх юм бэ? Альдан дуусч хайшин. 4 дахь том уран бүтээл, дэлгэцэн уран бүтээл гарч байгаа. Тэр талаараа энэ киноны талаар гоё ярьж өгөөч. Дээр нь энэ одоо Монголын кино урлаг гिचүүлээ арай томчт юм зүгээр кино урлагийн талаар бод санаж юм байвал гоё яриа л да. Шинэ жилийн баяраар чи яах гээд байгаа юм чи. Одоо өнгөрсөө хаярн да. Бод энэ чи гоё шүү дээ. Яг одоо би нэг яг нэг тэр болгоны нэвтрүүлэгт ордгоо тэр болгоно бас нэг хүний өмнө ил гараад байх. Ер нь дургу талдаа нэг наран туул дээр зүгээр дураараа ингээд тэнэл өстой нэг гөөхий хуушруу аваад идээд явж явах надад бол амар байхгүй. А нэгдүгээрт тэр хоёрдугаарт би чи өөрөө кино урлагт орж ирж ирээд одоо ингээд сүүлийн үед ингээд орж ирж байгаа боловч яг найруулагчаараа ингээд 20 гаруй жил 20 орчим жил ажиллаж байна. Хөдөө орон нутгийн театруудаар нэлээд олон газрын театруудаар өөр гэсэн өв соёлтой өнгө төрхтэй юм театруудаар ажиллаж одоо туршлага хуримтлуулж гэдэг юм уу тийм ээ. Найруулагч хүний сурах ёстой тэр зүйлүүдийг л сурч судалж явж байгаа л тэгэл одоо дэлгэцэн урлаг руу орж ирсэн. Одоо театрын одоо юу урлаг бол одоо ингээд барыг би боллоо. Сурах юмаа сурлаа. Мэдээж эндээс ч олон сайхан зүйлүүд сурж мэдж байна. Одоо жишээ нь тайзны жүжиг бол нэг жүжигчтэй 3-4 сар ажилладаг. Тэр хооронд жүжигчтэй хичнээн олон дүр гаргаж болох уу гэх жишээний. Тэгээд эн чинь хөгжим оркестр тэр чигтээ театрт сууж ийн. Тэднийг сонсох мэдрэх дараа нь би кино хийдэг гэхэд киноны хөгжим ямар байх вэ? Их жишээний зүйлийг одоо ерөнхийдөө сурж ирээд одоо нэг кино урлагт ороод ирсэн. Явж байна. Тэгээд олон улсын кино наадмаар амжилттай кинонууд бараг бүх кино маань амжилттай олон улсын наадмаас шагналуудыг авлаа. Монголынхаа наадмаас авлаа. Тэгэхээр мэдээж энэ мэрэгжлийг эзэмссэн энэ мэрэгжилд урлагт хайртай тэр болгон хүмүүсийн одоо ингээд бидний кино хүртэл дуутай шүү дээ. Дуучинтай ингээд гарч ирж байна. Энэ олон хүмүүсийн одоо ур чадвартай хүмүүсийн нэгдэл дээр бидний одоо миний кино биш шүү дээ энэ чинь тийм ээ. Маш олон хүмүүс баг ажиллаж маш урт хугацааг туулж байгаад гарч ирж байгаа. Тэгээд
маш олон хүмүүсийн сэтгэл шингэсэн учраас одоо кинонууд маань ингээд Монголын ард түмэнд хүрч байна. Сайхан байна. Тэгээд Саасагийн ээжтэй би бол бас Монгол Турхлан театрт хамтдаа ажиллаж байсан. Хамтдаа станы хуурай эгчдүү шиг одоо ингэж найзалж байсан. Тэгээд ард дээр нь эгч маань одоо бурхан болоод тэгээд ард дээр нь хүүтэй би ингээд хамт дахиад үргэлжлүүлээд ажиллаж байна. Ийм сайхан хувь заяагаар найзтайгаа ингэж учирч уран бүтээл, зовлон, жаргал амьдралын бүх зүйлээр хамтдаа явж байна. Тэгээд өнөөдөр ингээд шинэ жилийн нэвтрүүлэг дурталтай шампанск тавьсан инээлдээ сууж л байна. Нэг үе бид нар ч бас хэцүү үед байж л байсан. Амьдрал дээр ч тэр ажил дээр ч тэр чадахгүй зовлон, чадахгүй мэдэхгүй зовлон байсан. Тэр бүлгийн ард гараад өнөөдөр ингээд амжилт бүтээлээр дүгнээ сууж байна. Сайхан байна. Сонноос манай дээгч Чимэд Доржингаан гэж Монголд бас нэлээд мундаг найруулагч байсан. Миний бас ахын шавин. Тэгээд энэ тэр хүн одоо манай дээгийг бас орон нутгийн театрт ажиллаж үзээ. Тэндээс чи их юм олж ирнэ гэж явуулсан. Тэр нь сольсон шүү дээ. Тий. 10 жил кинетгээ гэдэг. 10 жил кинетгээ гэж найруулагч нь тэргээ дуусгаад орж ирсэн. Ой, ямар мундаг юм. Одоо тэр хүний хүслийг манай театрын найруулагч байсан шүү дээ. Би театр тогтоохоо алуулдаг гэсэн шүү. Яа. Тэгээд яг тэгэхэд тэр үед чинь бол би одоо тайзан дээр Архангаан театрын жүжигэд тоглоно, дүр дээрээ ажиллана. Найруулагч нар чинь театрт бол ингээл сууж штэ тий. Тэгэл эрдээ чи хитэн цагаар хийн тий. Тэгэл бас ер нь бол тэгэл ер нь анханасаа л яг нэг ажлын тал дээр гарч ирэхээр. Жижимаач нэг юу жүжигийн гол дүр тоглож байсан. Тэгээд ялах биетэй байсан. Тэгээ бүр ингээд хавталтайгоод ингээд унтал бэлдүүлж идэв шүү. Тэгээд театрын чи уран бүтээлч бослог гаргаад арайд энд чинь ингэж хүн ингэж ийм аймаг бэлдүүлэхгүй гэдэг. Би ч нөө сансан юм авах дуртай. Тэр хүртлээ үзэх дуртай. Тэгэл хэд татцаа яах вэ? Тэгээ манай ээж ах маань бизнес тэрийг үзүүлэх гэ. Хоёлаа ингэсээрээ сүулдэ ингэ. Яа. Миний бодлоор бол би дээгийнхээ ажилбарыг харахаар манай дээг яг мэдээж ингээд найруулагч болгон тусдаастай өөр өөрсдийн жанртай ингээд өөр өөрсдийн характертай шүү дээ. Тэгэхээр ми хардгаар манай дээгийн нөгөө олон жил театраар ажилласан болооч тэр яг жүжигчдийг жүжиглүүлэх чадвар дээр тэр баг хамт олныг тийм байх тал дээр би надад найз мундаг санагддаг шүү. Тэгээд нөгөө нэг урдлаасаа нэг нас амар гоё яадаг те нөгөө нэг киноны гол дүрийн жүжигчд нь бас ингээд ерөөсөө өмнө харж байгаагүй. Жишээлбэл би жижигмагчийг яг шар хийгээд анх харж байсан. Тэгээд зөвхөн би ч гэлтгүй ер нь аль тэр киног үзэх хүн болгон ийм гоё дүртэй жүжигчин бүсгүй хаан байсан юм бэ гэж хүн болгон нэрээ та барыг архангаад Гэхдээ хүн бол нэр үцэн болгонд гэжсэн те ямар гоё дүрийг гаргаж ирээ гэд сорил дээр бас нэм байсан. За шаргийг одоо гарах гэж байгаа киноныхаа трейлерыг үзсэн те. Трейлерыг үзсэн чинь бас айгаа гоё харагдаж үздэг. Чин бүр хахад 4 өдрөл дамжиж байна лээ. 4 өдрөл дамжсан. Тэгээд энэ дээр бүр гол дүрүүд маань бүр танихгүй. Харин тийм билээ. Гол дүрээ айгуу удаа хайжиж олсон шүү дээ. Бүр зар тавиад, пост тавиад энэ шиг өвгөнийг олоод ирээ гэд 21 аймаг 300 сумаар хайж явж иж гол дүрээ олсон. Манаас авсан билээ. Тий, манай дэгийн онцлог дээр байхгүй юу? Одоо жишээ нэг кино хийж байгаа юм. Тий. Магадгүй киногоо бодоод юм маркетингоо бодоод шууд олонний тань том жанрч авах зүйл. Тий, дэгийн хувьд яг киноныхаа зохиол дээр байгаа гол дүрээ барьдаг. Би заавал сонирм өгөн шиг өгөн олж ирнэ гэд явсан. Эсвэл худлаа гэдгүй жил явсан баг тий. Тий. Удаа зохиолтойгоо ярилцэл хайж байгаа шүү дээ. Тий, нэг жижиг юм задлахад. Тэр өвөө хаанаас олцсон бах вэ? Увс аймгийн давс сумаас. Бурхан минь тий. Тэтгэвртэй гарсан жүжигчин тий. Тэтгэвртэй гарсан жүжигчин. Тэр хүн жүжигчин юм уу? Жүжигчин. Ваа. Одоо яг бас л нэг ингээ одоо яг нэг ингэдэж шүү дээ. Зурагтаар гарахаар л олонний танил байгаад байгаа. Чадвартай, амяастай хүмүүс хөдөө орон нутгийн урлаг соёлыг аваад ингээд явж идэг байхгүй юу? Бүх аймагт байгаа шүү дээ. Хөөрхөн аймагт чинь насаараа тийч тэтгэврт гартлаа. Тэр урлагийн төлөө ингээл одоо хөөрхий хэцүү шүү дээ. Нэг 700 800 мянган төгрөгийн салентай. Тэгсэн мөртлөө урлагаа хийж чадахгүй тэр чинь ингээд гоц авьяастай хүмүүс байна. Тэр хүмүүс чинь зурагтаар гарч чадахгүй шүү дээ. Тий. Тэрийг л олж нээж шүү дээ. Одоо тэр чинь л одоо сая миний кинон дээр гэхэд яг ийм хөдөө орон нутгийн театрын жүжигчд байна. Оюутан залуучууд байна. Бүр одоо 5 шуу мал байна. 5 шуу мал байна, хөгсчүүл байна, эмэгчүүл байна. Тэгээд дээрээс алдартай хүмүүс байна. Яг ингээд комплексыг ингээд бүрдүүлж үйж саяны кастинг
киноны кастинг бүрдсэн. Тэгээ ер нь таны бүх кинонууд яг тийм байдаг. Жүжигчүүн хүн жүжиглүүлэг бүр мал Мал Тэр бас хайсан байна. Аюу хэцүү шүү дээ. Одоо нэг ямар мах руу найруулж дээ. Гэхдээ шаргигээ бас тийм шүү дээ. Би 4 жүжигчнээ манай 4 жүжигчнийг продюсерууд чинь бас л ярьж ирсэн байхгүй. Биш ээ биш вэ гэдэг. Одоо жишээ Батна. Айгу харгас дүр тоглож гэдэг. Тийм шүү ер нь тий. Энэ харгас дүр тоглож жүжигчнийг яагаад ийм хүний хайлан болсон дүр тоглуулж байгаа юм бэ энэ тэрийг. Одоо тэгээд хүний хайлан байсан байна. Тэр миний мунаас чи уг нь гоё хүн шүү дээ. За харин тий яг тийм учраас одоо Төмүүлзээ болон продюсерын дараагийнх нь дүрийг хүлээж байгаа шүү. Би чадсан шүү. Миний найзыг хайлангаар аваад наад Монголын үзэгчд буруу ойлгоод байна. Шууруу юм ярьлаа да. Ер нь Шал тийм энэ хэсгийг хасаарай. Ер нь жил энэ зохиол нь яригадаад баг жил гарсан болж байна уу? Тий. Жил гарсан тойрж авахгүй. Би ч нөө мөрч тоглосон шүү дээ. Мөрчөд тоглох санал авчаад байжсэн чинь яг энэ кино хийгдэх яригадаад тэгээ би яг эндээ тоглох уу, мөрчөд тоглох уу гэж байгаа. За би ер нь мөрчтөө явъя гээд мөрчөд тогложоод ирсэн чинь энэ кино намаа зураг авалт хийгдэж таарад тэгээ энэ кинонохоо дүрдээр ч бас тэгвэл гоё ацтай таарсан. Гоё таасан шүү Тийм байна. Манай жижигмагийн хувьд аюу гоё тийм Монгол төрхтэй хүн л дээ яг ч тэгэл яг жүжиглэлтэй бол. Энд ч бас нөгөө урлагийн хүн тэр зам нөгөө цаанаасаа өөрөө дипаж авч төрнөд ч нэг үл язан байгаа байхгүй. Тэгэхэд одоо ингээд дандаа гүрчиг хөмсгтэй тэг ингээд ийм хүүхнүүд их байгаад тэнгуут яг нөгөө Монгол нөгөө хуучин киноны дүр дээр очихоор очидгүй ийм асуудал байдаг. Энэ одоо зөвхөн найруулагч гэлтгөө бидэд ингээд хоорондоо дандаа ярилцдаг юм. Тэгээд тэр нь манай жижигмаа супер. Жижигмаа ороод ирвэл тэгэл амьлал явчих юм чирээсөө. Нусан багаяа дээр бас багшийн дүрд амар. Оо тийм шүү дээ. Тэр дээр чинь бас тий нөгөө баруун Монгол аягаар тий усаар яриад нэг тийм аялахтай дүр. Нэг гоё мэнчгээ өрчөө шинж. Яг тэрүүгээр нусан багаяа ястаг гоё. Тийм дүр тоглоё гэж бодож явсан юм л. Тэсэр нааха мойноо. Нэг кино хийх чинь гэхээр нь юу арай аялгаар ярьд юм шиг үздэй гэсэн чинь тий гэрэн. Тэг чинь би очиж орол. Ой яа овсон шиг л ярьж байгаа юм чинь. Гэтэ яг ингээд нөгөө манай хатмууд ч уус маань хурж уус болохоор ингээд нөгөө чих онгоно гэж ярьж байгаа. Чих онгооцсон. Тэгээд нөгөө ингээд маазраал амьдрал дээр ярьдаг хэрнээ яг нөгөө дүр аваад нөгөө харьцаа одоо яг кинон дээр ажиллахад бол үнэхээр бас чанга байсан шүү. Чанга тий. Яг ингээд тий. Яг ингээд нэг жоохон хилам тэгин яагаал. Тэгээ тэн дээр бас яг сансандаа бас хүртэл гоё ажиллаж чадаагүй. Гэхдээ яг гоё байсан. Яг тэр багш. Тэгээ би амьдрал дээр тэрнээс илүү ярьд юм л да. Би гэхдээ таныг яг нусан багыг үзчихэд нэр увсан байна гэж бодсон байхгүй юу? Яг тэр киноны жүжигчид ч юм уу дийлийнх нь бас өөрөөсөө нөгөө увсан байсан шүү дээ. Өдсөн чи бүр төсөлөө хангаа өгсөн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө яг гоё байсан. Зарим мэдгүй хүмүүс нь болохоор оо увсах байсан хүмүүст амар гоё л гээд яг нөгөө нутгийн хүмүүс бол за ингэж ярихгүй. Нөхрийн энэ би ч инээс л ярьдаг байхгүй. Нөхрөөсөө илүү ярьж штэ. Манай нөхөр чинь нэг ойлтой ярьж чадахгүй. Энд чинь нэг сайн ярихгүй байна. Угаасаа байхгүй юм байна. Та ихнэр нөхөр хоёр юм уу? Тийм шүү. За ингэж тэгээд тийм задраа. гэж байгаа тэгээд асуух нөхөр нь штэ. Юу ярьж байгаа бэ? Би хэлээд байсан шүү. Тэр чи би олон жил нууж явлаа. Чи нэг увсараа менчилгээ көргөж. Мотгийн айлгаар менчилгээ. Яг бид тэр чинь нэг яг урлагийн гэр бүл байхгүй юу? Бэж одоо тэг ихнэрээ татаж унтлан тэр Тэр хамаа. Тэр чинь ажиллаа уучаагаас алгааж байгаа. Болох байсан. Яг хүйтэйгээ яриад байгаа шүү. Их битэй байсан байхгүй юу? Ерөөсөө хийж хамаагүй байна. Их битэй байсан байхгүй юу? Гэтэ би чи юм авахын тулд нэг 2 3 бол нэг татуулсан тийм. Тоож ганцхан эмэгтэй жүжигчтэй. Тий ганцхан эмэгтэй жүжигчтэй тэр нь би. Тэгээ нөгөө жүжигчийн гол дүр нь бас ганцхан эмэгтэй тий байлуу. Тэр нэг ажилтай. Хүний аймаг аюу тийм хүнд зохиол барьж авдаг шүү. Хүний амьдрал гэж бас сонин шүү. Төв аймагт битээр цуг байдаг байсан байхгүй юу? Тэгээд энэ хүн Төв аймагаас яваад юу болоо найруулагч болоо гэж тойрж яваад архангаа татсан манай багын эзэг аваа сууцсан. Оо тайр нэр гоё.
болон Яраар продакшны хамтран бүтээж байгаа бидний шинэ жил баярын дугаараар үзэгч та бүхэнд хүрч байна. За манай тусгай дугаарын маань ивент тэгчээр хүслийн шинэ жил хүслийн амт Coca-Cola болон аж жаргалын ам Ice Mark хамтран ажиллаж байгаа таатай байна. За ер нь бол баярын дугаар тийм хөгжөөнд тоглоомтой байх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэр ч утгаараа ийм бодож ийн гэж бэлдсэн байж байгаа. Маш амархан буюу ийм хөрхөн тестний бөм. Энд дээр даалгавар бичсэн байгаа. Энэ даалгаврыг биелүүлсэн. Энэ бол амархан. Айгу амархан. Журмгөл даалгавар биелүүлээ явчих юм. Энтлийнхэн нөхрөө игээд энэ талаас гаргаад. Тэгж мэдэх юм уу? За. Найруулагчаас эхлэе. Аа, бас бант. Бантгийн шиг юм байна. Тийм байна. Сценарын дагуу яваа шүү. Сценарын дагуу яваарай. Ямар заваа юм таарах. Тэгээ барай чимээгүй сууж байгаа. Чимээгүй нэг жил та яа тий. Ярьчаа. Ярьчаа. За. Би баглаа. Тий. Ингэж ингэ. За юу таарах юм байгаа. Би шүү дээ. Нээзэн хамт. Яа. Хүчлэн гэж нөө. Яаж нөхөө? За найруулагчийг би уншаад өгье. За. 2026 оны нууц төлөвлөгөөгөө хэлье гинэ. За. Зөв хүндээ таарсан байна. Харин тийм байна. Тийм байна. За. Хариулагч нууц төлөвлөгөөг сонсон даа. А энэ бол өстой нууц. 26 оны төлөвлөгөө бол маш нууц. Нууц юм бол нууцаар хэлсэн. Илчих юм бол тэр чинь нууц биш болчих шүү дээ. Окей. Ядаж задлаагүй захиа уран сайхны кино ер нь хэдэн сар хавцаа нээлттэй хийх бас хийж болохгүй. Нэг сар гэсэн шүү дээ. Төлөвлөгөө бол энэ гайгүй шүү тий. А энэ задлаагүй захиа гэдэг энэ бол одоо Бавгийн лавсрангай. Яруу найрагч Бавгийн лавсрангай болон Гүрөө Зарахын багш шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил Гүрөө Зарахын одоо 2 жилийн өмнө шаргигээр хийсэн бол одоо багшийн бүтээл лавсрангай одоо зохиолоос сэдвдээд хийж чинь тэгээд бүлээн нурам хүн чулуурын нулимс гэдэг одоо ардтал дээрний одоо энэ кино маань одоо 3 дахь кино маань зохиолын кино болж гарч ирж байгаа. Тэгэхээр мэдээж Бавгийн лавсран гэж ямар том агуу хүн агуу ертөнцийн үү тэр хүний одоо яг л одоо дахиад гашилгаж гэдэг юм уу тэгж бичсэн зохиолыг нь одоо бидэд кино болгож гаргаж байна. Тэгэхээр одоо яг энэ агуу хүний бичлэлтэн хүртэл үг нь хүртэл ондоо тэгэхээр яг ингээд Бавгийн лавсран гэдэг сантай хамтраад одоо хүүхдүүд нь ач зээн бүгд ингээд чадлаараа дэм болж энэ бүтээлийн ард гарах гэж маш хичээж ажиллаа. Тэгээд одоо цэрэг цагдаагаас эхлүүлээл тийм ээ хөдөө орон нутгийн мал хувь гэдэг маш олон хүмүүс энэ бүтээлд нэг сэтгэлээ дэвсэж хийсэн бүтээл маань одоо 2026 оны 1-р сарын 15-нд бүх кино театрууд нийлсэн. Маш том нууц хийсэн. Ямар 15 удахгүй болчихсон. Одоо ингээд шинэ жил болоод 2 тасраад босоод ирчихсэн. Хоёр нь явж дээр нэгшд явж. За, минжин тэгмэшээ. За, 2025 оны хамгийн их баяртай өдөр гинэ. Тийм зөндөө бодлоо. Тэгээд ер нь бол зөвхөн 2025 оны биш. Нөгөө сүүлийн 4 жил хамгийн миний жил болгоны гоё өдөр 12 сарын 31-нд гэдэг гэхгүй юу? Яг тэгэхээр 12 сарын 31-нд манай хүү төрсөн. Ямар гоё баярт өдөр манай хүү төрсөн болохоор тэр өдөр бол хизээч мартагдчихгүй. Одоо бид нар гэр бүл өвөө эмээ бүгд цуглаж тэмдэглэдэг. Тэгэхээр жил болгон тэр өдөр маш гоё идэг. Тэгээд энэс давуулсан бас нэг юм нь болохоор 12 сарын 22-нд сая Яруу арт продакшнтайгаа шинжилгээ тэмдэглээ. Тэндээс салгийн тэрхүүний ажилд авсан. Тэр бол бас амьдралд минь хизээч мартагдахгүй том дурсамжтай өдөр байлаа. Тэгээ сасахтай байлаа. Надад юунд нь баяр тэр төрөл өгсөн шүү дээ. Би үйлдвэрлэсэн байна. Ингэж мингэр. Тэгээ минжин яг жүжигчин мэргэжлэрээ ажиллаад ирнэхэр удаж байгаа лээ. Ер нь хизээ төгслөө. Би 15 онд төгссөн шүү дээ. Сонсыг. Тэгээд 17 онд магистраа төгссөн. Гэхдээ 12 оноос нөгөө МАЗ-д бид нар дуучин жүжигчнэр ажиллаж эхэлчихсэн. Тэр нь тодорхойлоход илүү хэлбэр байсан юм байна. Тэгэхээр урлагийн энэ олон жил. Тий, хийсэн бүтээсэн юм ихтэй энэ хоёрын хувьд олон жил явсан тий. Юу гэх юм бэ? Тэгээ би бол нөгөө шинэ жил дээр ч гэсэн хэлсэн үг байгаа шүү дээ. Хүмүүс зарим хүмүүс янз янзаараа ярьдаг. Тэгээ миний бодлоор манай энэ хоёрд бол яг говьж биш гойдож авсан гэдэг шиг яг юм байна.
Баярлаа. Зүрх мөрхийн амар. Хоёр талаас. За дутмаа хичээхийг уншия. Алив найз минь гэж хэлбэж. Алив найз минь хамт дуулъя гинэ. За болоход нэг. Зууны юу дуулах юм те? Тагтын хамт дуулъя гэж штэ. Хамт уу? Жижимад амар дуулах. Нэг хүн амар дуулах. Нэг хүн аваад цог дуулж болно. Дуулна гэж айгүй ихтэй. Гэтэ нөгөө нэг ер нь мэддэг дуу байхгүй. Төрн сайхан төрнээ төрн. Жүжигчдээс гадна яг энэ нөгөө нэг орон нутгийн театрын жүжигчд чинь өөрсдөө дуулах, жүжиглэх, хөгжимдөх ерөөсөй бүх төрлийн авьяастай та. Концерт дээр ард ингэж явж байна. За тэгвэл дуулах бол энэ хүнд юм байна. За ямар дуу дуулах вэ? Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Жаргалтай ээжийн нууцчаар Аляска. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Тутмын арьс арчилгааны ухаалаг шийдэл F7D Fabulous 7 Days. Бүгд найрамдах солонгос улсын гоо сайхны бүхэл стандарт шаардлагыг хангасан өдөр бүр хэрэглэхэд тохирсон арьс арчилгааны брэнд. Арьсыг зөөлөн цэвэрлэж, чийгшүүлж, тайвшруулан, гэрэлтүүлэх үйлдэлийг нэг дор хослуулсан Daily Care болон арчилгааны бүтээгдэхүүн. Propolis, витамин ургамлын ханд, гиалуроны хүчил зэрэг арьсан дээлтэй, тэнцвэртэй найрлагатай. Өдөр тутмын энгийн арчилгаагаар дамжуулан 7 хоногт арьсанд мэдэгдэхүй зөөрчлөлтийг бий болгох шийдэл. Ажил амьдралын хурдтай хэмнэл тохирсон хэрэглэхэд хялбар авсаархан савлгаа дизайн. F7D 7-ны гайхалтай өөрчлөлт. Venus Brand. Always Coca-Cola. Хүүхийдээ шин төрөл хөдөлтөнд гарлаа. Тансагант премиум брэнд. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. За хоёр хоорондоо дуугаа ярилцаад бодож байгаа хооронд ийшээ даалгавруудаа бас сонсчих. За сасаг. Миний 2026 нэг хүнийг болцоонд өрий дэлгэцээр гинэ. За шууд болцооны хувирлагыг өгөх нь. За Аранга аймгийн Өмдрүүлнаас өмнө гэдэг шиг. За одоо 26 онд тэгэл. За намаагээ хэлт хэмжтэй. Тэр зүгээр намайг хийгээд өгөөч гэж гоо дөрөв хүүхнэл өрөх байлгүй дээ. Тий дотроос л гойчихгүй дөө. За тэгээ 26 онд одоо яат ирлээ. Энийг үү. Телевиз үзчих. Сайхан эмээгээл гоё толцоонд өрөндөө. Манай эмээ чи Аранга аймаг амьдарч байгаа тэгээд эмээ дээрэл очин доо. Яг. За тэгвэл эмээгээ болцоонд өрж байгаа юм. За. Оо би юу. Энийг гоё юм байна да. Оо ямар гоё. Ингэж байна. Юу зэн. Жүд нөгөө кинон дээр явсан сценээс яваараа гинэ. Хотлаа. Хоёр хөтлөгчдөө бэлэг өгье. Юу дансаа. Бэлэг шилжүүлэх нь бэлэг. Нэрээ өгөх юм уу? Үгүй тэгээд нэрээ өгнө шүү дээ. За нэг 5-5-ыг шилжүүлээ. Нэрээ нэрээ. Таны тоглолтыг бусдын яа гэж байгаа юм бэ? Тийштэй хоёр хөтлөгчтэй гэсэн. Болон бусад оролцогчтой өгье гинэ. Манайхаа. За 4 сар бас та тоглолтоо хийх. За албан ёсоор нэрээ ямар гоё санаа бай те. Албан ёсоор гоё хүндэтгэлийн урилгын ширээн одоо суудал та нарыг бүгдийг нүрээ. Юм шүү. Сөрөг бүтээрийн одоо баярлалаа 12 жилийн ойн тоглолт шүү. За та нарыг бүгдийг нүрээ. Энэс ханжаагаар саяхан
хамт дуулж хэлжсэн. Хэлжсэн чи 12 жил болсон байна. Энэ бол найдвартай урилга юм байна. Яг энэ хэсгийн тастаад рeel болгоод пэйжтэй чи. Яг үнэ. Тэгээ тэрийг нөө төхөө 4 сарын 22-нд Сануулаад. Ихтэй маргааш чатар хувь чатар явуулдаг шүү дээ. UBS рүү ягаад. Тэгээс нөгөөдгөө дахиад постолж байгаа. Түмэлжийг тасцсан постолж байгаа. Анх манай төмүүлж сөрөлтөд болоход 12-т байсан. Би тэр үед сонсож эхлэхдээ 13-т байсан. Одоо тэгэхээр чи одоо дөнгөж 25 юм уу? Тэг битэр чи би 25, минус 24 үрсэн үү? За төжөө. За төжөөг. Минийх нэг. Төжүүд бол өстой амархан юм шүү дээ. Нэг сайхан айдооны цэнхэр хадаг өргөё гинэ. За тэгвэл эхлээд төжөөгийн дуг хамтдаа сонсъё. Тэгээ түүний араас жүжигтэн жижмаа гэж яхад сонсъё. Би ихтэй таны дууг бас сонсоод гэсэн яа өглөөж. Миний найз бол гоё дуу. Би бас нэг өөрийнхөө бас гоё дуртай дууг дуулъя гэж бодож байна. Өөрийнхөө дууг биш юм уу? Өөрийнхөө дууг бас өмнө энэ нэвтрүүлгүүдэд бас зөндөө дууссан учраас тэгээ 26 онд би гоё шин дуугаар та бүхэндээ бэлэг барина. Тэгээ манай продюсер надад гоё гоё дуу хийж байна. Би зурцсан штэ болсон штэ. За тэгээд би нөгөө Минжис сарагчийн дуунд бүр үнэхээр дуртай бүр багасаа тэр хүнийг одоо шүтэж одоо краш одоо баян зурагтаар гардаг хүмүүс хүний чинь ингээд хүн ингээд бүр таньдаг болчт юм шүү дээ. Уулзж байгаагүй ч гэсэн. Тэгээд одоо тэр хүний дууг бол маш их. Тэгсэн чинь энэ тэр хүний дууг манай Балхаа ах одоо их их дууг зохиож өгдөг байсан мэлээ. Тэгээд Балхаа ахынхаа Минжис сарагч хааны дууг дуулъя. Нэрээ сонноос ямар нэртэй дуу юм? Зүүдэн дургасан тэр юм. Аюу гоё дуу. Нэрээ сонноос зохих баха тий. Нэрээ сонноос манай төжөөстэй асар олон краштай шүү. Тэр краш гэдэг үгийг утгыг алдуулж байгаа нэг шиг хүн шүү. Хүүштэй. Жижмаагч бай. Одоо энэ хүн чамайг хараа өөр нөрөөс сууж краш. Бид сая краш гээгүй штэ. Краш гэдэг чинь өөр ойлголтохгүй. Тэр хүндэлдэг биширч явдаг гэдэг. За ямар ч миний медиа золоо байгаа. Баяр цэцэг байна. Баяр цэцэг байгаа. Саяны хим Минжисаар ороод ирлээ. Минжих чинь тусдаа гэж шүү. Тусдаа хоёр биширч биширч. Гур байна. Өөр хин бэлээ зааж бодоод. Өөр хүн дөлгөөнөө өгчтэй. Чи намайг биширж ийн гэсэн үгүй байсан минь. Чи намайг бишрээгүй гэдэг. За тэгвэл төжөөгээд бидний шинжил баярын нэвтрүүлгээ тайснаа урьж байна. Маш гоё дуу уран бүтээлийг бид бүхэнд зориуллаа. Зүүн сахалын агуу зүсэр бороо шагнаа зүүдэн дургасан тэр дигбэ аваад явах сурагтай хаттай толгодын цагуу хатган манан хөвөрдөө хайрлаж явсан тэр дигбэ хагцуул салгах сурагтай Сэлхэр дэмцэн үгээ Шагшурын дэрс бөхөлтөө Шаргал талын өвөртөө Шандан үлдэх гэж үдэ би Солонгон Ирхэсэн дэрхэн өдрөө чулуу Тэрбо буар ясаа сэтгэлвэ Үлдсэн чиний бэндүр нуурандаа Шувууд болон үлдээсээ Ханаас нүүсэн үлээ Хураа яаж л тахавдэ Голдож явсан бараачээ Санаанаас минь яаж гарахвдэ Тавруу дүүрсэн талдаа Торон барааж үлдлээ би Тоглож явсан чулуугаа
Хүлээстэл нүдэмсээ унагла би Үскиний хайртаггүй Цэцэгсийг хараад ивэлээ Унчмөл нуурантын үцээ Дүрийг чинь үзээд чархэр та би Содонгоо Ирхэсэн хэн өдрөө чулуу Тэрмо буар ясаа Сэтгэлбэ Үтсэн чиний мэн дүр нуртаа Шувуу болон үлдээсээ Ирхэсэн хэн өдрөө чулуу Тэрмо буар ясаа сэтгэлбэ Үлдсэн чинь мен дүр нуртаа Шувууд болон үлдээсээ Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Төчөөдөө юуны өмнө баяр үргээ чамд энэ дуу ямар гоё зохитой юм. Үнэхээр гоё зохитой. Зүгээр л зохихгүй нэ. Миний дуу гоё. Хүлээж авсан та нартай баярлалаа. Төчөөний толгочмаар. Када уухгүй байхаарахгүй сайхан дууллаа шүү дээ. Тэгээд удахгүй бас манай би бас Минжээг дуулаасаа гэж бодсон. Минжээг дуулаад аягүй дуултай. Минжээ өнөөдөр дуулна шүү дээ. Соёлын төвний ажилдаа авсан юм чи дуул. Тэглгүй байд юм бэ нэг. Гэтэ яг хаа арай болоогүй. Одоо арай энэ Баахан сайхан дуучдын дунд одоо яасан гэсэн бэ? Одоо энэ сайхан хундраа явж байгаа. Жүжигч шүү дээ. За тэгээд телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ бол одоо удахгүй бас хэдхэн хоногийн дараа он гарна. Тэгээд бас бидний зүгээс та бүхэндээ шинэ оны минь төргээд алкогол бичгсэн ундаагаар та бүхэндээ ингэ байна. Шинэ оны минь төргийо. Дахиад хийчээч гэдэг байна шүү дээ. Ойрд нэг олон шинэ жил болж байгаа. Дадал болчтой юм шүү дээ. Та нар харин тэгээ ханаасаа тамбал бол барьж аваад толгой. Заа сайхан толгодог. Ханаасаа тэр нэг муултын дадалтай болчтой юм аваад гэж. Йоо. За жижигмагч дуусныг сонсъё. За тэгээ. За. Намрын бороо та надад юу шивэнэ Навчир цочон та юу шивэнэ Настай жимэн сургаалууги Надад та шивнэн дамжуулно Настай жимэн сургаалууги Надад та шивнэн дамжуулно Яа, та өрүүлчихлээ. Хүлээгэж байгаа. Яхаас нэг бат явж. Бөөндөө. Тэгээд. За бөөндөө дуулъя. За. Намрын бороо та надад юу шивэнэ Навчир цочон та юу шивэнэ Унаган нутгийн минь таны хилаялуу Оянгодоо тай хослон ишгэлээ үдэрэ Унаган нутгийн минь таны хилаялуу Оянгодоо тай хослон ишгэлээ Ямар яг хурж авах гээд байлаа. Тэгсэн чинь үгийн сас сайн мэдгүй юм. Ингээл. Дээрээс нь гоё ганцаараа сонсмоор гоё. Сонсохтой гоё. Тэг би тэр уг нь их гоё сонсогдсон байсан баха. Манай жижигмач угаасаа гоё дуулдیں۔ Тийм байна. Тийм байна. Сая би жоохон муугаад дуучлаа. Хандраад өөдөөс ингээд дуучин хүн хараад чигмэрээ дараад хаач хоолоо модож байгаа юм. Хүмүүлцгийн анхны уран бүтээл нөгөө худлаа ярьж байгаа нөгөө нэг
Чиний нэг юм гоё шар дээлтэй нэг дууддаг байдаг да. Найс шинжчихсэн. Тий. Би тэр дууг анх гараад энэ үгнийг яаж яах барыг дурлжаал шүү дээ. Дуу. Яг хөгжим тоглож байгаа юм шиг тэгэж хоолоо гарч дуулдаг хүнтэй. Баярлалаа. Тэгээд 14 жилийн өмнө дуулсан байна тэр дууг. Анх миний хамгийн анхны уран бүтээл одоо үзэгчдийн өмнөдөө хайрлаж. Хамгийн анхны хүн тий. Тийм баха. Тэгээд сая одоо энэ өнгөрсөн 4 сард Жимсэвтээр чинь хамтарсан тоглолтоо хийсэн шүү дээ. Одоо үерхэж нөхөрлөө 20 жилийнхаа ой маркаар тий. Тэгээд тэр тоглолтондоо найзаараа шинчилж ин дуугаа шинчилсэн найруулгаар хийсэн маш их таалагдсан. Тэгэхээр гоё. Би ингээд анх хөгжим хийгээд хоолоо молоо гэдэг вахт нэг юм замбраатай байна уу, замбрааг байна уу гэдгийг мэддгүү хийдэг байсан үед яг миний чихийг онгойлгож өгсөн тийм дуу шүү тэр. Яг хөгжим тоглож юм шиг тэгж хүн ингээд дуулж болд юм байна гэдэг. Яалч балтан уруулдаш хоолойтой үндэ миний найз. Баярлалаа Яна ичээд. За зүрээ. Сар эндээс ингээд айгуу гоё дуулаад тэндээс ингээд тэгээд ороод ирсэн чи бүр гоё яг дуулмаар байлаа л да. Тийм зүгээр л ингээд энд нэг уяраад нэг гоё ингээ баймар тийм төссөн үү тэгсэн чинь хаяа тэгсэн саяад. Бас ингээ хоолоо салгаад хоор оруулаад оруулчмаар. Орой нойр хүрэхгүй л энэ хоёрыг авчиад суулгачаад гитчээр ирэх доо. Эсвэл яг саяны хэсгээ тасалж аваад нөө рилээсээ байнг ингээ сонсоод. За ямар ч тач бидний одоо нэвтрүүлгийн бас нэг богинохон хөгжөөн тоглоом болох даалгавар биелүүлсэн танартаа маш их баярлалаа. Айгуу сайхан зөөлөн тоглоом байлаа. Дараараа дараагийн даалгавар. Энэ болохоор юу гэхээр ер нь бидний шинжил, бидний цагаансаар, бидний наадам гэх манай нэвтрүүл ингээд юм цуврал нөгөө баяр болгоноор ингээд бүрддэг. Тэгээд яг уламжлалт болсон тоглоом гэх юм уу? Энэ нөгөө нэг уран бүтээлчдийг таадаг. Нөгөө царийг харуулаад зургийг харуулад ингээд таадаг. Тэгээд нөгөө хоёр баг болох хэрэгтэй. Тэгээ манай санчрын өндөр хөтлөгчөөрч ажиллана, зочноорч ажиллаж байгаа учраас манай баг руу ийш оръё. За багтаа тавтаа. Ийш ер нь бол ингээ хайрын зураг орчиж байгаа юм байна. За энд болохоор за баярлалаа. Манайгаар нэг баг болно. Тэгээд за амжихуу та хотлоо. Манай багийн нэр бол одоо Сэтгэл талын 3 сарна гэдэг. Сэтгэл талын 3 сарна гэдэг бага. Өрөө өгвөл цэцэг битээ дастаарай гэж байна. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Яа ингэж байгаа шүү дээ. Яа хэцүү байна. Амар нэг ажиллаа гэдээс нэвтрэл. Яа нэг зайрмаг мэрмэг гэдэг тийм үү? Венус эдмирх юм. За тэгээд манай нэвтрүүлгийг ивент хийж байгаа аз жаргалын амт Ice Mark. За тэгээд орой болсон байна. Бүгдээрээ лагаасаагаарай. Оо. За. За асаарай. Оо тийш дээ. Чамайг угсаа явчихна гэж би бодохгүй юу? Оо би чих залах уу. Наач зүгээр нааш ингэ шэрлчих болдгоо. Өөрөө асаачихгүй дээ. Энд яагаад чичрээд байна? Яасан өчтөр араа юу? Үгүй тийм гэсэн юм уу? Ингэдэг хүмүүс яг ингэж зүдэг байхгүй. Би угаасаа жоо зүрхүү. Нэг барь нөө. Нэг барь нөө. Тэсний ингэж гаш код ухсан. Тэно уржиг хайгур мэгур. Яаж ч уржиг дээр яруу арт шинжил дээр таарсан байсан. Тэгээд соёлын тэргүүний ажиллаа. Илүү их баярсан байгаа шүү дээ ойлгомжтой. За өөрийгөө яасан гинэ даалгавар. За мөн манай нэвтрүүлгийн хамт ивент тэтгэгчээр хүслийн амт хүслийн шинжил Coca-Cola хамтран ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн дараагийн хөгжөөний тоглоом бол нэг багт 13 зураг өгнө. За энэ 13 зургийг хамгийн бага секундэд одоо таасан баг нь хожим гэсэн. Тэгэхээр ер нь секунд өгөхгүй. Тэгэхээр хамгийн хурднаар тэгээ та гурав хоорондоо ярилцаад хин тааж монголчуудыг аав. Ялсан баг хин ялсан баг нэг шагнал мангал байхгүй нөгөө гарын бэлгээл би тавлаа. Тэгэхээр нэг тэрэнд нэг заавал ялах гаш. Үгүй за ялсан баг нь шүү дээ. Одоо шилбэл энэ ширээнд харж байгаа Аляска байна. Венус байна, премиум байна. Тэгээ энэ зармины одоо комик байна шүү. Жилийн гэсэн үү? Юу гэсэн бэ? Жилийн гэсэн үү? Юу гэсэн бэ? Тэгээ тэрийг найз яри. Ярин Ice Mark залгаж хэлхээс минжинлөө нэг юм. Чи өөрөө ярьчих. Байна. Би UPS бидний шинжилт орсон юм аа. Би яг одоо орсон өгөх юм уу өгөхгүй юм уу те. Өгнө гэвэл би яг ядах гэж. Тэнгүүдээ зөрүүлээ дахиад хэлж өгсөн юм байна.
Coca-Cola юу? Яг тэгвэл хожгож хуугаа шийтгэх гэдэг. Яа. За Айгу энийгээ жишээ өгч. За хин эхлэх юм бэ хоёр баг яараа. За ахлагч. Хурууд. Манай ахлагч эхэлнэ. Энэ хоёроос. За хоёр их чуруудчих. За яах юм. За яах вэ? Танах эхлэе. Одоо чи яг яах юм? За яа таах. За одоо харин хин таалахтай. Хин таах юм. Юу вэ? Багийн ахлагч таа. Бид хоёр таа. Шиг явах юм уу? Тийш тань за. Үгүй тийм юу? Тийм кино тоглох гэж үгээд үгүй. Зургийг хараад юм уу? Ингэн ахгүй юу? Та тэнд бариа зогслоо гэхэд энэ хоёр хоёул тайлбарлаж өгнө гэсэн үг байхгүй юу? За би таа барь. Чи таах юм. Би бариад. Би таа. За окей. За. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Жаргалтай ээжийн нууцчаар Аляска. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Өдөр тутмын арьс арчилгааны ухаалаг шийдэл F7D Fabulous 7 Days. Бүгд найрамдах солонгос улсын гоо сайхны бүхэл стандарт шаардлагыг хангасан өдөр бүр хэрэглэхэд тохирсон арьс арчилгааны брэнд. Арьсыг зөөлөн цэвэрлэж, чийгшүүлж, тайвшруулан, гэрэлтүүлэх үйлдэлийг нэг дор хослуулсан Daily Care болон арчилгааны бүтээгдэхүүн. Propolis, витамин ургамлын ханд, гиалуроны хүчил зэрэг арьсан дээлтэй тэнцвэртэй найрлагатай. Өдөр тутмын энгийн арчилгаагаар дамжуулан 7 хоногт арьсанд мэдэгдэхүй зөөрчлөлтийг бий болгох шийдэл. Ажил амьдралын хурдтай хэмнэлт тохирсон хэрэглэхэд хялбар авсаархан савлгаа дизайн. F7D 7-ны гайхалтай өөрчлөлт. Venus Brand. Always Coca-Cola. Хүүхдэд шин төрөл хөдөлтөнд гарлаа. Тансагант премиум брэнд. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Манай баг нэг ялагдах шүү дээ. Уучлаарай намайг. Түмэгч байж байгаа ш танаа Харин хожиж тийм. байх үү? За бид нөө. За юун дан дууны хүмүүс эдний багт орсон. Тэг яхаа бүгд л мэднэ За. шүү дээ. За 3 2 1 явсаа. Хин бэ? Оо энэ Universe Space Song төрүүлдэг эмэгтэй юу байсан? Цэлмүү. Хурдаач. Чиний дуугийн дуулдаг нөгөө ихч. Минжисор. Биш ээ. Баяр цэцэг. Нөгөөх нь Чулууны нэртэй. 9 эрдний нэгийн нэртэй. гой хөөхнө. Мөнжисорын чи нөгөөх нь. Мөнжисор ихтэй хамт уран бүтээл. Номин. Номин. За хурдаач тий. Ингэдэ наа чи юу вэ? Нөгөө тийм. Харахгүй штэ. Наа чи нөгөө юу хий үзэгдлийн нэртэй. Нөгөө шүн хамтлаг дөрүлээ байдаг. Хий үзэгдлийн Эрдэнэс гарч хамтлаг. Сүнс хамтлаг. За. Хин бэ? Наа чи юу? Нөгөө Америк нөгөө викиндийг дуурайгаад байдаг монгол дууч. Хар шилцүүлдэг ийм өстэй. Наки. Нөгөө юу? Капитаны нөгөө хамтлаг. Яг адил. Номин тас. Хоёр эренги. Бүтээн солионыг дуулдаг хоёр. Ой дууны Нөгөө нэг хилчлээ шүү дээ. Харин хилсэн заана хар сарнаа. За надад За. Эй. За нөгөө Амар малгайтай. ийм амар ус босоо хамтлагийн малгайтай үсээ бооцсон. эрэгтэй. Амар амар малгайтай. Ямар малгайтай? Ийм өндөр ийм малгайтай. Манай студид дээр ягаа цэрэг хувцтай зураг байдаг дуучин штэ. Залуугийн зураг байдаг үстэ миний өрөөд. Хамтлагийн Нөгөө Ахмад гişүн.
Харан нөгөө нөгөө хамтлаг. Рок pop анхны ардын жүжигчин. За хурд. Чи ямар хүлдөө урд. Энийг алгасч чи юу ч орж ирэхгүй байна нэр яг үнэ. Солонгост олж байгаа сая яг түүшээр гарч ирсэн. Насан буяатад болж байгаа яг зөв. Нэг нөгөө хин штэ. Ямар тогоо. Тогоо. За. Хипхоп хамтлагуудад ахилдаг дуулдаг эмэгтэй дээр үес дуулж ирсэн. Үүрээ. Тэр зэрэг нар үүрээ. Жаз дуулж. Эмэгтэй ганц дуучин байдаг. Нөгөө нэг хулан. Зөв. Тийм бэ. Хий. Сонир бүжгэлдэг. Хэдэн шилтэй дуучин чи юм бэлээ. Эрэгтэй. Эрэгтэй амаргаа гарч байгаа алуулсан одоо. Бүжгэлдэг ээ. Ингээд сонир бүжгэлээд ингээд нэг дуулсан. Наач нөгөө юу? Хишиг далаа нөгөө дагуулж байгаа. Нөгөө нэг зоригт. Намдаас нөгөө тийм. Нөгөө камертон. За. Тэгшлээч. Тэгшэл. Сууйсаас дөрүүлээ гарчсан. Хамтлаг. Одоо ингээд дуулж байгаа яг зөв. Universe Best Songs-аас S4. Биш ээ. Сууйсаас. Сууйс дөрүүлээ байсан шүү дээ. S4 нөгөөх нь нэг нь зөвхөн нарийн дуу. Тэр гарч ирдэг. Мотив. За. Энэ нөгөө нэг энэ нөгөө юу штэ. Манай өрөөнд зураг нь байдаг штэ. Хурд. Ахараа. Биш. Хааны нэртэй хамтлаг. Харан Чингис хаан. За дуучин хий. Чингис хаан хамтлагийн дуучин Нам барьж байгаа яс хүлдээ. Ийсэн штэ. Чингис хаан хамтлагийн дуучин хин штэ. Чингис жага. Адуултаа чийсэн. Хамгийн супер ярихгүй. Сайн юм байна. Амар юм байна. За. Хэцүү юм байна уу? 21 секунд. Харин би хэлсэн штэ. Би манай хойч чадах юм шиг байна. 2 минут 2 айгуу 3 өний таалгач байгаа юм шүү. Уу харин сайн 2 айгуу. Энэ 2 айгуу сайн яасан. Ганц хоёрхан дээр зүгээр ингээд эргэлцсэн. Яна энэ ганц хоёрхан дээр хитүүлээ 4-5 дээр эргэлцсэн. За ямар ч тооны юу. Оруулаа ер нь зармигээ өгчүүл ятг юм би. Тэгээд амар амарх юм байна. За хин таа. За мэдээ би тэр тавдар эргэлцээ агнуул байр. Би ингэж санал дээр сумаргүй байна. Мэдээ та. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. За 3 2 нэлээс хэлж байгаа юм уу? Сая нөгөө гадаадын тэмцээ төрүүлсэн. Бишэл. Биш. Биш юм уу? Жохоо ойртоо хараад нөгөө сая төлөвгийн нөгөө нэг юу ягаадсан. Дуугийн дуу. Хин Минчтер. За энэ чи. Оо нөгөө хин биш үү? Энэ манай хоёр ахыг чармаар болж байгаа хараа муу. Манай нөгөө усын урлыг шум мөн үү? Биш ээ. Би харахгүй шүү. Нөгөө нэг pop diva за. Pop diva нэг. За наас харагч хэлсэн ш. За ингээд эргүүлчих. Нөгөө нэг мөнхийн залуу Гурван үсэг хүрдсэн. За нөгөө Ука Киви. Хөшөртгөө 3. Тэний нөгөөх нь хөшөртгөө 3. Гурван. За. Тэгтээ 3 мөрөөгөө баг нэрийг хэлчихлээ сая. Амгүй штэ. Тэггүй шүү. За болохоор. Хэрэгтэй болчих баритаа. За хэлээрэй. Хавьяа хэрэгтэй дууч. Ариун Батрах. Ах гэ дараас хөөх. За саяны нөхрийн таах гээд тааж чаддгүй. Жагаах уу? Нөгөөх нь. Нөгөө хамтлаг. Чингис үү? Чингис хамтлаг. Биш нөгөөх. Харангуй? Харанг. Оо гэдэг. Оо санийх чинь зөв шүү. За санийхаа хэл. Энийг одоо юу хийсэн юм уу? Үгээгүй. Хөгжимчтэй шүү. Амьд өвчмийн амтлаг. Анууч чи оролцохгүй шүү. Эйсэн бисээ таарч ирсэн шүү. Нөгөө харанг эднэртэй ойрлоо. Сүнс хурд. Ахнар. Тэрний хаашаа. Бүр цаашаа явах юм уу? Залууч дүүнэр. За эйсэн нөгөө нэг ахнарын дүүнэр. Нөгөө яг хавтаа амар дуучинтай. Никитон. За нөгөө хүн болгоны сэтгэл зүрхэнд байдаг дуучин. За нөгөө voice юуны Монголиагийн шүүгчээр ажилладаг дөрөв шүүгчнийг Укагч марцсан эрэхтэй. Анагийнх биш. Болох өмнөх нэг яаж King продюсер. King Чиндээ. Васабисын продюсер гинэ. Хин штэ. Наранзах. За. Ингэстэй. Эдээ баса.
За энийг би хэлэхгүй бол энэ хоёрт За, хэл. өөр Монгол. Хөөс чи яа. Чи юу би тав хэлж өгсөн шүү дээ. Нөө хин штэ нөө хинтэй хамт дуулаад байдаг өвөр Монголоос орж ирсэн дууч аа. Орхиоч өчөг. Мартаач. Намайг дуулсан харин бүр амархан байхгүй. Чи хин блэ? За сая тоглолтоо хийдэг энэ ажилдаг. Хамгийн эхний дугаарт орсон гэж хэлсэн шүү дээ. Ариун агч. За. Хамгийн эхний дугаар. Яруу гэж дуулдаг юм яа. За. Хөгжмийн зохиолч продюсер. За, хөгжмийн зохиолч продюсер. Гэхдээ нөө төгөлрөөр тоглодог. Төгөлрөөр зардаг баачках. Биш ээ нөө хөгжмийн зохиолч сасах. Биш ээ нөө төгөлрөөр ууртайгаа нэг яваад ирсэн шүү дээ наад мөр. Шимба. Энэ юм бэ? Манай юм шиг ангамтай. Түрүү нэг эдгээр дурдаа гарсан гэсэн. Мотив. Нөгөө мотивын нөгөөдг нь юу мод ородсон шүү дээ. мотивын нөгөөдг нь Эстер үү? За мөн. Эргүүл хөндлөө. За одоо нэг хамгийн одоо сая нэг одоо нөгөө нэг соёлын хайнах уу? Хамтлаг. Номын тастуу. За. Наач нөгөө нэг pop ява. Pop яваад байдаг. Хамгийн үнэтэй металл юу вэ? Хамгийн үнэтэй металл газрын. Зүүцсэн байгаа юу вэ? Энэ юу вэ? Аач нөгөө манет. Хамгийн үнэтэй юу вэ? Чи бас тааралдаад хэрэггүй боллоо. Алуулга юм юм уу? Алту. Минуту. Алта гадаас юу урдий. 아니 이게 잠깐만 нэг хүн яг ингэ. Гадаас юу? Энэ юу юм? Нэг тийм юм гэдэг нэг нь баг. Үгүй юу? Дийн яг төрүүлсэн ба. Амар болсон за. За зүгээр тэгвэл бас тийм үстэй. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Жаргалтай ээжийн нууцчаар Аляска. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Хүүхдэд шин төрөл хөдөлгөөнд гарлаа. Тансагант премиум брэнд. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Эд гурван гал зорилго нь юу ярьсан бэ гэхээр зүгээр энэ гол нь нэвтрүүлгээд ялч ялагдахтаа биш. Яа сонин содон байх уу? За бидний шинжлэх баярын дугаартай хамт эрхэм үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Яраар продакшнтай хамтарч уран бүтээл тойрогдог эрхэм уран бүтээлчтэйгээ урьсан байгаа. Тэгээд маш сонирхолтой, хөгжилтэй нэлээд ингээ гизний бүчин нэлээд ажилласан тийм гоё нэвтрүүлэг боллоо гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр аз жаргалын амт Ice Mark болон за хүслийн шинжил хүслийн амт Coca-Cola хамтран ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр бас хүрэлцэн ирж яг ингээ баярын одоо он солих эдгээр өдрүүдэд бас цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн танаас маш их баярлалаа. Тэр нь ч учраас маш гоё гарын бэлгийг бас өхөн зүйтэй. Тэгээд би найз харсан хараад харсан бич хоо. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
хүндэтгээд босч За, байна. Шууд Энийг амтлаа хийх үү? Яа. Вау. Энд Амтхай хөөд. Тэгэлтэй химбэ. Оо, ахиад баярлаа. За, ер нь бол ягаан өнгөт ямар гоё. хүн бүрийн хамгийн дуртай зүйл одоо харахгүй зармаг байдаг. Тэгээд Ice Mark-ийн хамт олонны зүгээс премиум болон Alaska хамтдаа зармагнуудынхаа бас дээжид таабах. Баярлаа. Явуулж байна шүү. Баярлаа. Оо, энэ дээр байгаа бүх зармагнууд байна. Өш айгуу шууртаа тий уншаад бүр Энэ одоо юу энэ ямар Энийг арьс л хараад ирсэн. өш эхлээд тэнийхийг нь зодлоо юм бэ. Ай таван шиг ихтэй. энэ баярын дугаар өстэй. Энэ хаанаас ямар хүмүүс олсон юм бэ? Нинжигийнхаас зодлох уу даа. Хөөе, юу гэсэн энд суулгаа колонуудаа авчих. Дараалга авчих. Гоё амттай юм бэ. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. За тэгээд өнөөдөр бас мэдээж оргилуун дарсны тэр гоё чимээгээр бид нар шинэ оноо өгтдөг. Тэгээд өнөөдөр бас хүрцэрсэн та нартай хамтдаа шинэ оныхоо бас гоё оргилуун дарсаа буудуулъя. Бидний шинжил баярын дугаар эхний оргилуун дарсыг бас хамтдаа буудуулъя. Тэгээд энэ оргилуун дарсыг бас бид бүхний ирж байгаа оныг нэлээж манай Минжин гоё доод болох хаа. Тэг яа. Ямар гоё доо вэ? Гэтэ энэ доо яагаад клипчлэх байгаа? Харин байж л дамжихгүй шүү. Амжихгүй байгаа шүү дээ гэж. Уул намар цацсан сэтгэл байж л цацсан шүү дээ. Одоо хийн шүү дээ. Сасах хэлбээ энэ хариултаа. Клипээ хийгээд би зөндөл хэлж байгаа. Энэ найз бити юм асуураа. Би буцаал баригдаад Оролцоод шүү гэдэг. Төө шинэ артист чинь ингээд
юмаа хүлээгээ та ингээд идэж уугаад. Энд их амар гоо зарим. UBS бидний шинжилгээл энд завгүй байгаа байхгүй манай энэ чинь. За тэгвэл шампанскэ бодох. За тэгээ шампанскэ болохгүй ингээд ширээ бодох. Зараад байгаа юм бэ. Манай шампанскэ аягүй хөөрхөн баас тээ. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. За тэгээд UBS Plus болон Яруу арт продакшны хамтран бүтээж байгаа бидний шинэ жил тусгай дугаарууд маань хүрэлцэн ирж анхны дугаарт нь оролцсон. За найз нөхөд хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бидэнтэй бас нэг үеийг бас хамт өнгөрүүлсэн телевиз үзэгч та бүхэндээ бас шинэ оны минь төргий бүгдэнд нь аз жаргал эрүүл их байхын сайхан өрөөл төвшүүлээд нэвтрүүлгээ бидэд жаргаая. Маргааш бидний шинэ жил баярын дугаарын 2 дахь дугаараар үзэгч та бүхэнтэйгээ уулзах болно. Тэгээд хамтран ажиллаж байгаа ивент төч байгууллага болох Coca-Cola Ice Mark-ийнхандаа маш их баярлалаа. Шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Яа, одоо энэ зүйл.